Хятадаас Бээжин Шанхай хот хоёрын хооронд хурдны галт тэрэг дурших анхны аяллаа хийсэн байна. Албаныхны мэдээлж байгаагаар Бээжин Шанхай хот хоёрын хоорондох 1318 км замын аяллыг хурдны галт тэрэг 5 цагаар хэмнэсэн байна. Галт тэрэг Шанхай хотын Хонгква галт тэрэгний буудлаас аяллаа эхэлжээ. Галт тэргэнд дуршилтын үеэр тусгай мэрэгчлэнүүд сууж явсан юм байна. Гэхдээ дуршилт хэрхэн явагдсан тухай тодорхой мэдээлэл байна. Хятадын өдөр тутмын сонин болох дээлид мэдээснээр аюулгүй байдлыг сахих үүднээс болон зардлаас шалтгаалж галт тэрэгний хурдыг 350 км/цагаас 300 км/цаг хүртэл бууруулжээ. Хятадын засгийн газар сүүлийн жилүүдэд төмөр замын сүлжээнд төлхөө анхаарч орчин үеийн хамгийн дэвшилтэт техник технологиг нэвтрүүлж энэ салбартаа хөрөнгө оруулалт ихээр хийж байгаамаа. Хятад улс 8300 км урт төмөр замын сүлжээтэй бөгөөд энэ нь дэлхийн хамгийн урт төмөр замын сүлжээнд тооцогддог байна. Нийслэл Бээжин хот болон Шанхай хотын хоорондох хурдны галт тэрэгний төмөр зам тавих ажил 3 жилийн өмнөөс баригдаж эхэлсэн байна.